Дэлхийн номер 1 брэнд болох Optimum Nutrition-ийн орг амино BCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop. Сайн байвна найзуудаа. Энэ удаагийн дугаараар бодибилдинг фитнесийн Монгол улсын аварга болсон хасах 75 кг хэмжээнд аварга болсон сайн баярын алтан гэрэл орж байна. За сайн баярын алтан гэрлийн одоо мөрний бэлтгэлийг та бүхэнд үзүүлэх гэж байна. Тэгэхээр та бүхэн одоо RD клубыг бас дэмжиж төрүүлээд лайк дараа шеэр хийгээд өгөөрэй бичлэг үзэж байгаа бол за ингээд одоо алтан гэрэлтэйгээ уулзъя. 50 сайхан сайн юу байна? Юун түрүүнд баяр үргээ одоо Монгол улсын аварга болсон тийм. Баярлалаа. За одоо энэ мөрний бэлтгэлч одоо үзүүлэх гэж байгаа. Окей. Тий. Мөрний бэлтгэл үзүүлэхээс өмнө ер нь бол одоо хоолоо яваад ирсэн байна тийм. За ер нь юу идэж байна? Одоогор бол яг нөгөө нүүрс ус тавигдсан. Бэлтгэлийн өмнө буданы боо, спагетти энэ болохоор нөгөө алмондын самрууд байна. Алмондын самар. Тий. Тэгээд мэдээж өндөг. Тэр нэг бөөрөнгийн харагдаад байгаа юм маань юу вэ? Манай үзэгчд бас сайн мэддэг байна. Хуш. Одоо энэ энэ нөгөө буданы боо. Буданы боо тий. Цэвэр нүүрс шүү дээ. Тий. Тэмцээнд бэлдэж явах явцаж гэсэн энэгээр нүүрс ус авч болно. Талах гэж явдаг шиг санагдаад байгаа юм. Талах л биш үү? Биш ээ. Боо гэж явдаг юм тий. Гэхдээ нөгөө бас тэгж нэрлдэг ч юм уу мэдхгүй шээ. Миний гадаадынхны окей. Талахаараа яваад байдаг санагдаад байна. За. Таны юм л да. Ийм гол аваад идчих. Тэгээ энд бол энэ тооцсон юм уураг илчлэг одоо кил калори дээр нь тооцсон. Яг одоогор бол зүгээр тул хандлах авсан байгаа шүү дээ. Мэдээж тэмцээний үнд бол бүгдийн тооцож авах нарийн маш нарийн тооцсон. Нэг идэлтэй нэг 120 г мах ч юм уу те. Тэгээд 200 г чихэр төмөс нэг ширхэг буданы боовтой нүүрс усаа бэлтгэлийн өмнө шүү дээ. Мэдээж бэлтгэлийн дараа бол нүүрс усны асуудал байхгүй. Яг тэмцээнд бэлтэж байгаа болохоор зөвхөн 120 г махаа авна, уурга уучин, витамин бисага уучин. Тэгэл тийм дээ. Одоо болохоор энэ бол нөгөө масны бэлтгэл болцсон нүүрс усаа одоо жингээ тавьж байгаа болохоор тэгээд тултал аваад шүү дээ. Жохоо идчихье. Дөрөвт мөрөвт ороод ингээд бас нэлээд шүүмж одоо бас өгсөн юм шиг байна. Бодибилдинг албад ч юм уу шүүмжлэлт ч юм уу. Гомцсон тохиолдол байсан юм. Яг уу тухайн үедээ тиймэрхүү байсан баг уу. Гэтэ нэг амар тийм нэг үүдгч чинь сенсацлал тэгж болдог тийм байгаагүй тамирчны нэг тийм тухайн үеийн нэг хор шар тий цагаан штэ тэр чинь сайхан яг уу тиймэрхүү бол байсан. Тэгчээд ямар ч байсан одоо энэ жил бол төрүүлчихлээ тийм ээ. За зойлог бэлтгэж байгаа. Окей. За миний хувьд бол одоо ингээд Монгол улсын аварга болсон алтан гэрэлтэйгээ одоо хамтарсан бэлтгэл бол хийн. Одоо бэлтгэлийн дагаж дүүрэн гэсэн үг. Яа бас өөрийнхөө сэтгэлээ бас хуваалцъя гэж бодож байна. Энэ удаа одоо арай өөр хийгээд тий. Тэгэхээр одоо хоёулаа хадан тий. Хадаад алхахаас эхэлж байгаа. За. All the boys stare, can't help it, it's a habit. Clothes that she wears, short skirt and a jacket. I just wanna get her all alone on a mattress. I just wanna have it, I just gotta have it. Rumors all around say her body is fantastic. All natural, not a piece of fur is plastic. Head to her toes, yeah, they say that she's a latch. Yeah, the whispers all around say she has a reputation. Don't believe it till I see it, so I want a demonstration. And I've always learned it better with a hands-on education. So I need a private. За, хэд давтчих ба? 30 давтцаа. За, эхний халаалт бол өнөөдөр 30 давтдаг. Тий. Ер нь бол 20-оос 30 тонны давталтай хийн үнхээр бэлтгэлээ. Нөгөө хүмүүс ч үүдгч масны бэлтгэл гэхээр нэг 8 тоо 10 тоо мөн бэлтгэдэг шүү дээ. Би бол эсэргээр яддаг шүү дээ. Эсэргээр олон давтдаг. Тийм маш сайн давтдаг. Тэгээд мэдээж жин бол аавна. Жин авахтаа нэг тоо нэг за доошлоо гэсэн 10 тоо болчихно доо. Тэгэл тийш. 14-өөс 5 оролт авна. Миний үтгэж авах чанга биш гэлээ шүү дээ. Манай багш нөө саруулаад анханасаа нэг тийм бэлтгэлээр суралцсан гэх юм уу да. Нэлээд сайн давтдаг. Тий. Одоо тэгэл багаар хийхээр нэг сонь учин ачаад лахгүй. Памбочхгүй ч юм уу те. Нэг тиймэрхүү байгаад шүү дээ. Тэгэхээр би одоо бас дөөрэж ийн л дээ те.
Тэгээд өөрөө чигээд Yeah, I heard you look good in a sundress. I heard you look good when you're undressed. I heard you like to get away. I heard you like to stay out late. I heard you had a couple boyfriends. I heard they didn't treat you right. за 2 дугаар хэд давчваа? 25. 25. За бас нэлээд бас онцлогтой бэлтгэл юм биш үү те. Тэгээд нэгдэх нь бол 30 одоо 25. Тэгээд 20. Тэгээд жингээ нэмэлтж байгаа байхгүй. Чин нэмэл тон. За эрлэп нүүжд бол нэг 5 дотроо буугаал 95 тоогоор буугаал авчин да. She likes to keep the party going. These rumors got me feeling lonely. I want that body, baby, show me. Бэлтгэлийн дондор ер нь юу уудаг вэ? Спорт нэмэлтээс BCA. Амино. Юу нэг ихэнхдээ BCA явуудаг та. Бэлтгэлийн дундуур багаар шимэл ууж шүү дээ. ер нь бол хэр нөлөөлдөг, хэр үйлчлдэг гэж боддог вэ? Оо. Үйлчлэлт шүү дээ. Сайхан хөлрөөдөл. Мэдрэгдэхгүй. Сэргээдэл те. Мэдрэлдэн. Ямаа тэгээд нүүрс ус багтаа гэж бүр илт мэддэг. За тэгэхээр нэг ийм асуулт байна л да. Чиний ерөнхийдөө одоо олон жилийн туршлагаар ч гэдэг юм уу те. Хэдэн жил одоо хичээлж байгаа вэ? За би ч Малтус Биндээс сургуульд орж ирсноос хойш 12 13 оноос ерөнхийдөө нөгөө ойлголттой болоод тэгэл 14 оны сүүл 15 оноос ер нь бүр орж ирсэн. Тэгэхээр энэ хугацаанд ер нь бол мөрний дасгал дээр одоо хүмүүс алдаад байдаг нийтлэг алдаа юу вэ? Нөгөө мөрний ардлаа гэдэг би хайшдаг ч юм уу те. Эсвэл жоохон мөрчин жоохон үүдшин жоохон балбаж нүдчиш явдаг болчих штэ. Жоохон тийм өвдөлт аймаар мэдрэгдэн. Чилээд л тэгэхээр жоохон шантраад давтал муу өгөөл хайшдаг юм шиг санагддаг штэ. Одоо ер нь бол чиний бүн бол ерөнхийдөө угаасаа анх байхдаа өргөн байсан уу? Тэр үеийн зургийг би бас 50 л та энэ бичлэгэн дээр анханасаа ер нь өргөн байсан уу? Ер нь гений үед одоо хэр сайн байсан бэ? Би нөгөө нэг угаасаа хөдөө өссөн болохоор ер нь гайгүй шүү. Ерөнхий нөгөө нэг хар ажиллаарч идэх ч юм уу нөгөө би задарсан байдаг шүү дээ. Багасаа л ерөнхийдөө гайгүй тийм байсан. Хар ажил гэхэлэр одоо ямар ажил хар ажил яг тэр хөдөөний хүмүүс чинь тэгээ нөгөө нэг өдөр тутмын хүнд ажлууд байна шүү дээ. хүнд ажил. Адуу малтай нуцалдаад тэгээ бүр багасаа 7-8 дуурын ангидал би чинь даамар зургаал явж өгдөг байл шүү дээ. Тэр мөр чинь тэгэл би чинь нэслэчих шиг сайхан. When you're undressed, I heard you like to get away. I heard you like to stay out late. I heard you had a couple boyfriends. I heard they didn't treat you right. I heard you're hated by your girlfriends, 'cause all the guys want you tonight. Yeah, they say she's too hot, they say she's too cold. Where she came from, nobody really knows. They say she looks young, but say she acts old. From everything I've heard, she gets out of control. And all the boys say she was sent from the heavens, but I'm not too sure that this girl is a blessing. За энэ алтан гэрлийн хийдэг суперсет тийм ээ. Суперсет дасгал. За мөрний арт хийгээд за урт хоёрыг шууд хослуулсан. За миний хувьд бол нэлээ одоо ерөнхийдөө бас эсэлдэж байна. Одоо нэлээд булчин болж хилж байна. Тэгэхээр би бол яг бүх бичлэгэн дээр хэлдэг юу гэж вэ гэхээр хитрхи эсэлдэж юусоо болохгүй одоо араасаа одоо дагуулсан жишээлбэл мөрний арт руу ингээ 3 дасгал хийдэг ч гэдэг юм уу те.
Энийг бол одоо маш ховор, нэг бол мэрэгжлийн дамжигчдыг хийвэл цохимжтой, энгийн хүмүүст бол цохимжгүй. Тэгэхээр саяны сет бол миний бодлоор бол нэлээд боломжтой. Яагаад тэгэхээр мөрний артал руу хийж агаад дараа нь одоо уртлыг хийж гин. Тийм учраас одоо нэг 40-с дээш секунд бол ачаалахгүй байна гэж бас хэлж болохоор байна. Мөрөндөө бол тусгай өдөр гаргадаг юм байна тий. Тэгэхээр тусгай мөрөндөө одоо зориулж тусгай өдөр гаргаад тэгээд мөрөндөө бол маш олон дасгал хийдэг. Тэгээд нэг дасгал дээр 5 оролт. Тэгээд нийтдээ 25 оролт хийж байгаа тий. Тэр бол тусгаал нь мөрөндөө бол нэлээд анхаардаг гэсэн үг тий. Тэгээд энэ яагаад ингэдэг вэ? Яг нөө мөрчин 90 мөр гар гээ те. Хүний биеийн болохоор сэтгэл харагдах бодлоосаа штэ. Амар чимж өгдөг штэ. Тэгэхээр тусад нь аваад мөрний уртлахад тусад нь ажилуулад адлахад тусад нь хажуу ихэд тусад нь чинь тусдаа болчихсон байгаа штэ үс. Яг тэдэртэн зориулаад дасгалаа хийн. Тэгээд ингээд дотроо задлахтаас чинь зөндөө болно. Оролт болоо явж байгаа юм л та. Хамгийн гол нь үүдэх чинь нэг амар хүнчин аваад заавал ингээд мөр үнцэн шахах ёстой биш байхгүй. Энэ бүчингаа яавал харагдах байдлаас гоё ажиллах уу те. Яаж гоё пропорцоо засаад бэлтгэлээ хийж явах уу гэдэг чинь л маш чухал. Мөрийг бол 7 хоног хэдэн удаа хийдэг вэ? Мөр 2 удаа. 2 удаа тустай юм мөртөө биш. Тустай. Тэгээ 2 бэлтгэл чи хоёулаа яг ижлэх нь эсвэл өөр. Юугаар андаа? Яг нэг бэлтгэл нь дүлгүү нөгөө жижиг засгалууд маш их явах ч юм уу те. Туслах засгалууд гэсэн үг шүү дээ. Нөгөөх нь болохоор нөгөө үндсэн засгалуудаа штангтай дүлгүү явах ч юм уу ингээд сүйжлээд явчихна. За тэгээ дараагийн засгал руу орох байлаа. She likes to keep the party going. These rumors got me feeling lonely. I want that body, baby, show me. She's got a body like a cocaine. She likes to keep the party going. These rumors got me feeling lonely. I want that body, baby, show me. За саяны улсын аваргаар бол маш олон тамирчид ер нь шүүлттэй холбоотой бас шүүмжүүд өөрийн фэйсбુક дээр тавьсан. Энэ талаар чи яг юу гэж бодож байна? За энэ одоо мэдхгүй тэгээд зарим нэг хүмүүс тиймэрхүү юм яваал гэсэн шүү дээ. Уг нь бүгдээрээ л нэг завин дээр суусан шүү дээ. Гэж тий. Юу гэдэг чинь холбоо байхгүй бол бид нэр байхгүй. Тамирчид байхгүй бол холбоо байхгүй тий. Тэгэхээр хаана жагаа сүртүнтэй баталтай л байх хэрэгтэй байна. Тэгэл хүссэн болгоно нэг зураг харчаал юу би юм байсан, би тийм байсан гэдэг бол бас хэцүү шүү дээ. Гэтэ тэгээд юмгүй юм орсон янз бүрийн би өөр нөгөө оролцсон болохоор урдаас нь хараа сууж байгаагүй. Тэр бол өндөө мэдгүй. Яг хүн болгонд өөрийн хэмжээнд бүгд тайлбархан тулт бэлдээд орж байгаа. Тэн дундаас тэгэл хин илүү дээх хүс гаргасан нь мэдээж ялж байгаа шүү дээ. Чи спорт болохоор нэг нь ялна те. Чи нөгөө оролцож бай. За миний тамирчдаас асуудаг дуртай асуулт байдаг. За энэ тэмцээнд орохдоо яг хэдэн дүүрэг зарцуулсан бэ? За гэж чинь яг ингээд бүр өдөр бүрийнхээ гараар гаргадаг шүү юуг ингээд тооцоод үзэх юм амар чанга амар өндөр гарна мэдээж. Тэгэхээр асуудалтай л да тэр чинь байнга удаад байгаа шүү дээ. Шантармаш шүү дээ. Яг дундчлаад барагцаалаа. За тэгэл тэр чинь сард хэд тэгэл 3 сая 4 сая орчим бол явчихсан шүү дээ. Бүх юм орж байгаа шүү дээ чинь тий. Хоол орж байна. Уур бүгд орж байна. Идж ууж байгаа аминд витаминууд ч орж байна. Бидний иддэг зээж мах, загасны мах эдгээр жил хилэн хийдэг гэдэг үлээ нэг хилийг бид нэг өдөрт л идэн шүү дээ. Тэгэхээр асуудал байхгүй. Би сая чиний хоолыг бас харсан л та бас нилээ боломжийн бас гайгүй юмнууд байна л та. Гэхдээ энэ чанартай үнсгдэг чи өөрөө бас үнэтэй байдаг тийм ээ? Тий, тэр чанараад байгаа дуусаа ялч үнэтэй шүү. Хамгийн үнэтэй нь манай монголчин тэгэл хамгийн эрүүл, хамгийн гоё гэж байгаа нь амар үнэтэй байдаг тий. Бүх юм эсэргээрээ чимшгэлсэн үү. Тэр ойролцоогоор миний бодлоор чи одоо баг 10 сая төгрөг зарцуулсан байх хамгийн багтаа тий. Явсан тий. Тэр мөнгийг одоо чи ингээд төрүүлчлээ шүү дээ. Ер нь яаж одоо буцааж олох вэ гэдэг нь сонирн байгаа дээ. Нөгөө нэг юу гэж энэ нэгт юу гэж чинь миний сонгосон зам. Тэгэхээр би тийм
гаргацсан тэрийг заавал буцаагаад юм гэж болох хэвээр нэг ашиг машиг ч юм уу тиймэрхүү талаас нь харддаг. Тэгж харах юм бол угаасаа бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр аль гоё сайн нарийн төсөөлөл авчдаг шүү дээ. Болондоо. Тий. Тэгэхээр чиний орлогын их үүсвэр юу вэ? Энэ жил манай Баянгар аймгийн иргэдийн төлөөлөгчийн тэргүүлэгч гээд Бигсрүнгийн инх төвшин гээд мах маань ирэх 4 жилийн 19 оны 4 сараас хойш намайг дуудаж уулзаад ерөнхийдөө тэмцээн уралдаанд дэмжиж спонсорлээ. Тэгээд хамтдаа зүтгэсэн. Тэрийнхээ ачаар бас энэ жил бас оролцсон тэмцээнүүдтэй бас ер нь амжилттай оролцсон. Амар тус нэмэртэй болж байгаа. Тий. Ахтаа маш их баярлалаа. Тэр хүнд бол маш их баярламаар байна л да. Миний хувьд ч гэсэн ягаад тэгэхээр тэр олон 10 сая төгрөгийг бол чи нэг бол хувийн тасгалжуулалт хийж олно. Нэг бол одоо мэдхгүй одоо өөрөөр бол олох боломж байхгүй. Тэгэхээр хувийн тасгалжуулалт ер нь хэр олон олддог вэ? Сард ер нь хэдэн төгрөгөөр тасгалжуулдаг вэ? Тэгээд чангачтэй. Гэдэг чинь дуртай болгоно нь хувийн тасгалжуулагч аваад ингэж явах боломжгүй шүү дээ. Ойлгохгүй тий. Тэгэхээр бас тиймэрхүү. Гэхдээ мэдээж хувийн тасгалжуулагч хийж байгаа. Сартаа нэг 2-3 хүнд хийн. Тий. Хажуугаар нь сайхан сэтгэлтэй ах нар маань байна. Бусад дэмждэг хүмүүс байна. Тэднийхээ ачаар тэгэл болоод ит шүү дээ. Байхгүйгээл хойшоо суувал байхгүй шүү дээ. За. I heard you look good when you're undressed. I heard you like to get away. I heard you like to stay out late. I heard you had a couple boyfriends. I heard they didn't treat you right. I heard you're hated by your girlfriends, 'cause all the guys want you tonight. Yeah. They say she's too hot, they say she's too cold. Where she came from, nobody really knows. They say she looks young, but say she acts old. From everything I've heard, she gets out of control. За энэ 50 кг байна. Тэгэхээр миний хувьд бол одоо хүзүүний бэртэлтэй учраас ер нь бол 2.5 кг-аас дээш хүнд чинь авч болохгүй. Нэгдүгээр тэр нь, хоёрдугаар бас хүзүүргээ өшөө доошоо буулгаж бас болохгүй. Энэ дотор бол одоо имплант байгаа. Одоо хүзүүний дискнүүд бүлтэрж гараад орлуулдаг тийм одоо титаны материалууд байгаа учраас хамаагүй бас хүнд илтгэл хийж болохгүй. Тэгэхээр энэ одоо энэ жингээр 30 автах юм бол мэдээж бол булчин болол томорноо. Энэ бол одоо баталгаатай. Одоо нэлээ хүнд ч юм байна. Тий. 30 давталтай. Тий. Тав оролдож байна. Ер нь яаж юм? Нэлээ сайн булчин хөөгөөд тий, памплаад хөөгөөд ачаалаа тий. Үжээж л уусаа томор процесс бий болно. Үүний дараа нэг сайхан амралт, сайхан хооллолт явагдана хараасан тий. Хийж чадахгүй гэж зүнхээрээ дүүрэн витамин уурагч гэсэн манисаас илүү хэрэглээтэй хүмүүс зөндөө байдаг. Тэр бишээ эхлээд бэлгэлээ хийгээс урчих хэрэгтэй хоосон байсан ч усаа уугач хамаагүй, далгаа идэж хамаагүй. Тэгэх юм бол чиний бичиг уурагч зүү явагдана. бэлтгэл дээр л ер нь өөрийгөө маш сайн дайшлах хэрэгтэй тийм ээ. Тий, яг зөв. Гол хэмжээнд бэлтгэл байгаа шүү дээ. Хүн болгон идээд уугаад явж чадна шүү дээ. Гол хэмжээнд бэлтгэл. Ronnie Coleman ч юм уу, Dorian Yates-ийн одоо миний бол шүтэнүүд байхгүй. Тэгэхээр тэр хоёрын хэлсэн үг байдаг л да. Та нар намайг ген сайтай гэж боддог. Гэхдээ яг цагаа тулах юм бол нэгэн ч та нар над шиг бэлтгэл хийдэг үнийг та нар харсан уу гэж. Яг яг мэрэгжлийн тамирчин байхын тулд бол үнэхээр одоо цусаа гартал бэлтгэл хийх шаардлагатай байхгүй тийм. Яг л тийм шаардлагатай шүү дээ. Тийм чадахгүй бол тэгэл тэр 3 4 5-аараас юм уу мултраал тэгэл тэрнтэйгээ эвдрээл явна шүү дээ. Яг дөрвөлн гэдэг бол биеэрээ туулж шүү дээ. 4 жил 5 жил мөрөөдөж хүсэж шүн удаа бодож өглөө босдоо бодож тэрийг бодож босч байна. Тэгээд хүссний зорьсны эцэст хүрлээ. Гэтэ ханаагүй зогсоогүй дөнгөж хэлж байна. Би одоо юу яах ёстой вэ? Одоо цаашаа ямар тэмцээн уралдаанд оролцох сонирхол вэ? Мэдээж бүр хит холын зорилго бол Мистер Олимпиад айзнаа гарах те. Хамаа бодибилдинг гэдэг төрлөөрөө ч юм уу. Тэгэх юм бол бүр гоё. Тэгээд мэдээж энэ жил дэлхийн аварга, Азийн аварга гэж явна.
Мистер Олимпийн тэр аматер юм уу эсвэл одоо мэрэгжлийн мистер Олимп? Мэдээж амтур дамжаал тэгэл цаашлах зорилготой шүү дээ. Про карт аваад. Тэгэл нэгэнтэй л энэ спортоор орсных тэр дээдлийн аврагуудын тайзан дээр л гарах хэрэгтэй. Тэр болчихсон мэдээж дурцсан би. Одоо хэдтэй вэ? Одоо 25, 26. 25 гэхлээр бол чиний хувьд бол бас нэлээд залуухан байна л да. Тий. Тэгэл 40 хүртлээр ер нь бол одоо булчин баг боловсрож гүйцэтгэдэг гэхгүй. Миний одоо ажигласнаар бол тэр бол одоо дахиад 15 жил бас хичээлэх боломж байна. Тийм тий. Маш зүг ухаантай явж чадвал болохгүй юм байхгүй. Эрүүл мэндэд маш их одоо анхаарал хандуулах хэрэгтэй бас тий. Тэр тал дээр ерөнхийдөө яад ер нь шинжилгээ домлогоо ер нь өгчөөсөн үү? Өгнө. Би чи сая тэмцээний өмнө нөө ерөнхий нүрс ус баг би амар гоё цэвэр байгаа штэ. Тэр үедээ нэг өгчдөг байхгүй юу? Би чи сая тэмцээний өмнө 7 хоногт өгөөд одоо сая дуусна сая 7 хоногт өгчөж байгаа байхгүй юу? Энэ хоёр ч нөө биеийн бөртөж нүрс ус ороод бас нүрс усгүй байх үе шал өөр хоорондоо. Тэгээд манай угаасаа Батундрал гээд ах маань бид эмчих. Тэр ах дээр ерөнхийдөө хяналттай явдаг. Тэгээд 3 сар тутамд шаардлагатай юм болж ирүүлэх эмчилнэ. Заавал тэгээд явж байгаа нэг сонирн болохоор нь очих биш дээ бид нар ч хамгийн түрүүнд эрүүл мэндтэй. Урьдчилан сэргийлэх нь бол хамгийн хэрэгтэй байхгүй тийм ээ. Тий, яг зөв. За, дараагийн асуулт руу. Obsession got bad intentions. You got a body like a coffin. She likes to keep the party going. These rumors got me feeling lonely. I want that body, baby, show me. She's got a body like a coffin. She likes to keep the party going. Эсэм дасгал төлхөө хийж ивэл мөрний бэлч мангай харагддаг юм. Харагдах байлаасаа ш тэр гадшаа юм өргөн болж өгдөг. Бос мөрн босцсон байна үтргээл яриад идэх чинь манайх ч дээ. Тэгэхээр ямар цэцгэл хийж гэн тэрнээсээ шалтгаалаад нөгөө булчингийн харагдах байдал мэдээ шал өөр харагдана л да. Магадгүй мөрний уртлаа хайж чад юм ардлаа хайж чаа явах юм бол мөр амар гоё тийм өргөн гихгэр харагддаг. Тэгэхээр нэг үр баян ингээл алдлаа эхлээд байна гэж бас байхгүй шүү дээ. Мөрний алдлаасаа ихнэ. Ингээд алдаж ихнэ. Тийм дасгаж өрөөсөө болохгүй гэсэн үг нэгсэн доо. Бэлтгэлээ. Бэлтгэлчин бол нэгэн хэвийн биш ер нь маш одоо янз янз ондоо байгаа дээ тий. Тий, ондоо яг тий. Тэгэхээр нөгөө булчин нөлөөлгөн шал өөр, ажиллагын шал өөр. Тийм ээ. Энэ нь бол их тамирчдын илдэг үйл яг л тэр тийм л байдаг л да. Ер нь бол яг мэдрэл хийцдэг. Тий. Тэгээ манайх нөгөө яг тамирчид чи бүгдээрээ зөөлөл өдөр болгон хийж байгаа шүү дээ энэ чинь тэгэл. Тэгэхээр бүр мэдэрсэн тий. Өөрөө ирэхгүй л гээл. Мэдрэхээс гадна бүр өөдд юм шүү. Өөдөн гэж яахгүй л дээ. Нэгэн ивэ дасгалууд хийснээс илүү өөд. Тэгээ шүү дээ. Булчин ч өөдөн өөрөө ч өөдөн үстэй тэр чи одоо хүн л юм чи. Тэр нөгөө бэлтгэлээ одоо янз янз арай одоо ондоо олгоод тий. Тэгээ гоё шинэлэг дасгалууд юу байна гэж амар тийм. Чи харахад зүгээр ингээл нэг өдөр болгон заалраа бол хийгээд байгаа юм шиг өглөө үгүй байхгүй юу? Баян өнөөдрийг хийх бэлтгэлээ бодно штэ. За миний тэр тимдээ саяны тэмцээн дээр миний тэр тим харагдчихсан. Одоо тэрийг ингээд засан. Одоо дараагийн тэмцээн дээр тэрийг энээсээ илүү болгоод орно. Мөрнийхээ хажуугаар уртлаасаа илүү болгоод орно ч юм уу те. Эсвэл гараанд гоё томруулаад орно. Хагараад ингээд зөндөө юм бае. 80-д орохлоор өрсөлдөгч нар хин байна ч нэ. Манайхын чинь тэгээ зөндөө штэ 80 ч сая хин дөрвөлчлээ. 80 хин дөрвөлсөн бэ. Зөндөө би. Хэрлэн дөрвөлсөн штэ. Хэрлэн дөрвөлсөн ш нэрээ. Хэрлэн дөрвөлсөн ш нэрээ. Тэгэл өрсөлдөж байгаа ш зөндөө байгаа штэ. Одоо тэгээд ингэж хэлнэ штэ. Хэрлэн. Одоо би араас ч орчих шүү. Эргэжлээ. Бэлэн байгаарай. Манай дүү тэгээ дээшээ явуудгүй л үү те. Дараа жилээгүй л те. Магадгүй бас хэрлэн дээшээ явж магадгүй те. Бодно штэ бас. Бүгдээрээ л томорхыг зорж байгаа гоё те. Гэж байгаа юм чинь тэгэл хүн болгоны бүсэл. Байвал тэгэл хамтсан штэ. Миний бодлоор бол ингэдэг байхгүй юу? Бодибилдингийн тамирчид тайзан дээр гараад тэмцээн уралдаанд орохдоо
би зөвхөн өөрийгөө ялан дийллээ, өөрийгөө одоо дийллээ, би өөртөө тэмцэлтлээ, би одоо өөрийгөө илүү олголоо. Тэгээ бусд нь бол чухал бишээ гэж хэлдэг байхгүй юу? А миний бодлоор бол спорт гэдэг зүйл нь заавал өрсөлдөөн байх хэрэгтэй. Хоёр тамирчин хоорондоо өрсөлдөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр жишээлх юм бол Кай Грин хэмээн бил хийдэж байд юм уу те. Нэг бол Джей Катлер, Рони Колман ч гэдэг юм уу. Ингэх юм бол мэдээж ингээд бодибилдинг фитнес бол маш сонирхолтой болдог байхгүй юу. Тэгэхээр чиний хувьд бол одоо нэг тийм бас өрсөлдөгчөө тодруулах хэрэгтэй юм шүү дээ. Аха. Мэдээж тэгэл дээр байгаа хүмүүсэл тоожглоо шүү дээ. Хиний араас явах байх. Тэгэл зөндөл хүмүүс шүү дээ одоо тэр чинь. Юу гэдэг чи янз бүрийн юм бодож хэлж байгаа юм бол биш. Тэр чинь хоёулаа өрсөлдөө гэдээ бас нөхөрсгөр бас. Тийм тэр чинь бас үлгэр дуурал авч байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг чи мистер Ганзурыг ах маань байна те. Баг ах маань байна. Зөндөө сайхан ах нар маань шүү дээ. Эднээсээ бид нэр суралцаад энэ хүмүүсийг хараад уран зориг аваад манай багш байна. Саруулгат багш маань байна. Анханасаа л надад бүгдийг зааж өгсөн те. Тэр хүний школоор ч гэдэг ч юм уу тэргээр л явж байгаа юм шүү дээ би усаа. Тэгэл мэдгүй чадахгүй зүйлээ асуугаад бичээл хуйлаа тэгэл суралцаад л тэгэл яваалаа юм л да. Яг уу яг тэр ингэж хэлээд байх юм байхгүй. Надаас илүү зөндөө хүмүүс би бүгдээр нь шүү дээ. Яг ингэж хэлэхлээр одоо нөгөө бодибилдингийн тэмцээн өөрөө бас сонирхолтой болдог байхгүй юу? Ер нь бол миний бодлоор бас шүү дээ. Тэгэхээр заавал нь өрсөлдөөн байх хэвээр, заавал байтал байх хэвээр. Тэгжиж ерөнхийдөө бол тэр хоёрын хин ялах вэ гэдэг юм уу те. Одоо MMA байгаа шүү дээ юм уу? MMA яадаг вэ гэхээр одоо mix fight хоёр тамирчин гарч ирээд тэнгуутаа хоорондоо хин илүү гэдэг үзэж шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэх юм бол бодибилдинг фитнес бол хөгжнөө. Маш сонирхолтой болно. Тэгж л үү. Окей. Энийг бас цаашдаа бас бодож байгаарай тий. Заавал одоо юу гэдэг өстой алан тална гэдэг тэр муухагаар одоо хэлээл тий. Чи юм уу ийм нэг нэгээ доромжлох биш. Тодорхой хэмжээний шоу байх хэрэгтэй байхгүй юу? Шоу байж иж энэ спорт чи өөрөө шоу шүү дээ. Яг цаа тий. Ингэж энэ спорт цаашаа хөгждөг. Окей, зөв. За би нэг орчих. I just wanna have it, I just gotta have it. Rumors all around say her body is fantastic. All natural, not a piece of fur is plastic. Head to her toes, yeah, they say that she's a latch. Yeah, the whispers all around say she has a reputation. Don't believe it till I see it, so I want a demonstration. And I've always learned it better with a hands-on education. So I need a private session if you get what I am saying. And they say that she's not easy, no, she's really complicated. But that only makes it better, and it's got me so fixated. And I'm not the type to wait around, I've never hesitated. But she's got me captivated, so За энэ дасгалын хувьд бол ер нь мөрний хажуу хэсэг рүү бол маш сайн ордог. Ер нь бааз буюу одоо үндсэн дасгал гэж хэлж болно мөрөнд. Тэгэхээр бол одоо хүч нэмэгдүүлж байгаа булчингийн ерхий масс авах гэж байгаа хүмүүст бол гантелээс илүү энэ дасгал илүү бас тохиромжтой байдаг шүү. Тэгэд миний хувьд бол одоо 20 давт гэсэн бол 20 давтч чадахгүй байна. Одоо ойролцоогоор нэг 13 4 давтаар булчин маань жилээд тэгээ бол эсэлдээд одоо цаашаа бол хэтрүүлж болохгүй. Одоо ийм байна. You look good when you're undressed. I heard you like to get away. I heard you like to stay out late. I heard you had a couple boyfriends. I heard they didn't treat you right. I heard you're hated by your girlfriend. За энэ дасгал маань ерөнхийдөө мөрний сэрвэ трапез. Тэр бүх сонирхогч гэдэг юм уу те. Ер нь бүх барилддаг залуучууд маань энэ хэсгээ хөгжүүлэе гэж бас боддог байхгүй. Тэгэхээр одоо трапез муутай одоо хэрвээ одоо бүх сонирхдаг залуу байх юм бол одоо юу гэж зөвлөх вэ? Бэлтгэр болгонохоо өмнө халаалт болгоод тултан даах. Яг гоо тултан гэхээр хүнжин авах биш. Энийг тултал ажиллуул тээ. Тултал ажиллуулахын тулд нэг 100 кг-тай 120 кг-тай залуу бол нэг 80 кг орчим аваад
25-оос 30-тоогоор давт. Тэгэх юм бол зүгээр ургаал гараад ирнэ шүү дээ. Урахгүй яах вэ гэж өрөөсөө байхгүй. Чи хэрвээ давтаад ажиллуулж чадах юм бол чиний ямар ч булчин ургаад гараад ирнэ. Манайх ч тий бөхчүүд асуудал шүү дээ ер нь. Сэрвэ гэж их ярьдаг те. Сэрвэгээ яаж гоё болгох вэ? Тэгэнгүүт л хэнийг хий гэдэг өнгөт. Бөхчүүдэд маань илүү сэрвэ хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл барилдаанд бол нурууны булчингууд маш их оролцдог учраас сэрвэ маань өөрөө одоо нурууны булчингийн үргэлжлэл гэж явна. Тэгэхээр тэдгээр хүмүүст бол барилддаг хүмүүст бол сэрвэ бол маш хэрэгтэй байдаг. Мөрнөөсөө илүү. Тий, тэгж асуудаг л да. Тэгээд энийг ингээд тоглох хийгээл тэгэнгүүт шууд 200 угсчихдаг байхгүй. 150 угсаад нөгөөхөр нэг чүвэ 5 6 яваад хаяад идэг. Тэгэхээр чи ажиллахгүй шүү дээ. Юу даацаад хаяад байгаа байхгүй. Зүгээр тэрнийхээ оронд 100 кг болгож жагаад 20-30 тоогоор давтаад ажиллавал тэглээгээд хөвдөг чинь нөгөө ажиллах чадвар юу ч юм янз бүрийн буруугаар нөлөөлнө гэсэн байхгүй шүү дээ. Манай бүхэн чинь ихэнх нэг давталтныг амар хийдгүү дээ. Айлглагчин аваад хаяад идэг. Чанаржуулах хэрэгтэй л дээ. Тэгэхээр булчингийн утасны төрөл бол маш олон байгаа байхгүй одоо доорож энерги хүүсвэрээр одоо 3-4% хуваагдаж байгаа. Тэгэхээр энэ одоо олон давтна гэдэг нь эрсэлдэх төрлийн булчингийн утас ажилтдаг хөдөлгөх үү. Тэгэхээр тэрийг ч гэсэн давхар хөгжүүлээрэй тий. Тий, хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Бүгднгийн л бол хөгжүүлэх юм бол томорно тийм. Томорно шүү дээ. Томорно томхоор илүү нөгөө дагаал тэгэл бүхий л дэсвэр төвчээр юу гэдэг бүх юм дагаал хөгжөөл явна шүү дээ. Тэгэхээр чи нөгөө барилдаанд чинь тэгэл гол нөлөөлөх үзүүлэлтүүд нь сайжирнаа л гэсэн үг байхгүй юу? Барилдах чагаа гээд давтахгүй байна гэж байхгүй, ажиллахгүй байна гэж байхгүй шүү дээ. Харин ч зэрэгээрээ байх хэрэгтэй. За. Type to wait around, I've never hesitated, but she's got me captivated, so the game I'm gonna play it, yeah. She got a body like a coke thing, she likes to keep the party going, these rumors got me feeling lonely, I want that body, baby, show me. She's got a body like a coke thing, she likes to keep the party going, these rumors got me feeling lonely, baby, show me.